Хуулийн заадгийг нэмд орж гişүнэ. Хуулийн заадгийг. Хурлаа удирдах чинь. Байнга ороо хариул. Би ганцхан юм асуух гэсэн. Өөрөөс чинь их хурл удирдах байгаа хүний хувьд. Энэ гишүүн болгоны Батхуу гişүн. Ардын намын гишүүд нэмд оржийнхоо үгэнд орж гарч болно. Гэхдээ эрдсэнд орсон учраас асуудал хэвээ үргэлжлэнэ. Ямар ч нөлөө байхгүй шүү. Гэхдээ ардын намтай намгүй асуудал шийдэгдэх ёстой. Өглөө ирсэн эрдсээрээ эдгээр бүгдээрээ эсрэг гарна. Арчилсан намынхаа эрдсээ сайжруул. Саналаа хураая. Одоо банк дээрэмдсэн хэрэг гарч эмэгтэй хүн хүүхд барьцаалах хэрэг хийж. Эн чинь юу гэсэн үг? Хэлцэж байгаа асуудалдаа оръё. Орохгүй бол би таслаа. Статистикийн даргаыг чөлөөлөх юм ярьж байна. Тэрнээс банк дээрэмдсэн тухай яриаггүй. Бат хоёр гişүү яар. Одоо тэгээ бүгдээрээ асуух юм уу? Лүндэ жинсэн гişүү асуух юм уу? Байхгүйгийн далимдурж янаглан орлох гэдэг юм уу? Асуудал яригдж байна. Угаасаа төлөвлөсөн байгаа ямар ч санал хэрэггүй. Эрдэнэсэд хариул. Энэ танхим дэг сохиулах эрх надад хуулиар байна. Яа баасанхуу гүшүүн ийм энгийн логик ойлгодог юм л да. За баян хүн, боол хүн тэр бол уянгийн аялал байна. За энэ бүр хадуураа явчлаа. Хоёрдугаарт за гишүүд микрофонгүй ярихгүй. Би ажлын хэсгийн гишүүн асуултанд хариулж байна. Ганбаатар гишүүн Хаан банкнд нэг 2 жил ажилласан. Хуурамч диплома үзүүлж хагаад нэг баахан баячууд суучаад ядуучуудыг шулж мөржөөд ийн гэдэг энэ коммунист үгүй одоо болох хэрэгтэй. Нэмд орж гишүүн хармаагаа шалгуулаарай. Цэц байна уугүй үзье бас. За хаяа руу гишүүн гууж байгаа юм байна. Батойраа чи арх уудсан байна. Гэртээ арьж амар Батойраа. Тэрийгэ мартчихад 2 3 дахь нийлчээд энэ дээр суужаад 3 хүн нийлчээд Монголыг барьж байгааг андуурлаа. Инх болдоо чи тэнд суучаад чи Монголыг тэрийг удирч байвал андуурлаа. Буруу санаж байна. Чи Монголын өнөөдөр тий Арлсан замын барьсан засгийн эрхийг тийм унгаачаад Арлсан засгийг авч хайчаад Нэр дэвшигчийн талаар үг хэлж болно. Үгүй чи хаалаа. Буруу ашигладаг болоо. 9 сарын өмнө манай намын бүлэг дээр юу гэж донгож ирсний чинь бүгдээрээ санаж байгаа шүү дээ. Та тэрийг санахгүй байгаа жинхэнэ өмрөө хүн бол та. Чиний ярьж байгаа юм чи таалагдахгүй байна. Энэ өөрсдийн гараар өөрийн боомлохын тулд портфельгүй сайд гаргаж тавьсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо бузар болоо юм хийх гэж бол Төсвийн тодтол ярьж байна. Тэр асуултанд нь хариулах юм байвал хариулчих. Хадуураад явчих нэг юм.